хайрын шүлэг бол адгууслаг хүсэл тийм нэг одоо хамаагүй муухайгаар хэлвэл дуртачаалаас бол маш хол юм шүү дээ. Тэр бол нэгэн агшны гоо үзэсгэлэнт автсан миний сэтгэлийн хөг аялал бол баг. Тэр үндсэндээ миний хайрын бүх шүлэг бол бүсгүүчүүдийн гоо үзэсгэлэн гэргийн гэгээ хоёрын дундаас л гарсан шүлэг гэж ингэж хэлэндээ. Гэргээдээ зориулж бичсэн шүлгөө уншия. ертөнцид миний хамгийн хайртай хүн өрөөлөөр хувцсан харандан амраг минь яаж л хүний хайрлал болдгийн шитийг янаг минь би чамаас мэдсэн шүү. Дүүдний юм шиг гэгэн цэнхророо зүрхэн доглуул болзоонд ярьж явахдаа зөрж өнгөрөх хүн бүрийг тэврээл зөн сөнгийн үгэн ярмаар л байсан шүү. Тэрэл цагаас эхлэн одод улам олширч тэргэл цагаан саран хүртэл гэгээ нэмсэн амьдрахын учир улам улмаар яруусч аж төрхийн дуу сэтгэлд минь мэндэлсэн бүрийн шинээр эмнэлгийн цонхон дор өрийнхээ анхны дууг эсвхнэрээ мэдэрсэн үргэлжид амьдрал эцэс төгсгөлгүй өөрийн минь хүслийг залгаж охин минь нэрсэ хаврын ногоо сэмгнээ соёлоход л хайр минь чамаас шинээр төрдгөө халуун алга ариун сэтгэлдээ дэлгээд хайрт минь ч намаага өдөр бүр тосдгоо яаж л хүнийг хайрлаж болдгийн шидийг янаг минь би чамаас анх мэдсэн өөр чинээр төрсөн энэ л хайраар өрөөл устыг хайрлаж амьдралд би дурлсан. Наран бөмбөрцөх гэрэлтхийн тулд мандадгаа сарн тэргэл толгод уулсан түшид тогтдгоо өрөөлөөр уцсан харандан амраг минь ертөнцид би чинийхээ л хайранд жаргадгаа гэж ийм шүлэг гэргээдээ зориулж бичиж явлаа залуу байсан байна. Энэ шүлэг бол миний охинтой чацуу шүлэг 83 оны ил шүлэг шүү дээ. Тэгээд өнөөдөр 42 жилийн өмнөх хайрын шүлэг байна да. Миний хамгийн анхны номонд орсон юм шүлэг байна. Энэ хайрын тухай ярина гэдэг, дурлалын шүлгийн тухай хууч хөөрнө гэдэг энэ сэтгэл дотор мандсан үе олон учирлын тэр одод шиг гэрэл гэгээний тухай ярина л гэсэн үг шүү дээ. Хэн нэгний гоо сайхан давтаж үдшийн бүрийгээр тастай хайруугаар цэцэрлэгийн санд дээр ганцаар суугаад үдшийг барах явдал би тэр одоо чичирсэн дурлсан зүрх сэтгэлээ цагаатгахаар эсвэл эхнэрийнхэн тэр дулаан хайранд очихоор тэгэл гэрлүүг алах шүү дээ.